Хүн чанарын зулгаагаар Хөх хотоос хийсэн хатуу сурвалжлагынхаа 2 дахь дугаарыг хэд хоног төвчлээ. Учир нь Хөх хотын консулыг эзэлсэн гэр бүл авто тосолд ороод биеийн тааруу байгаа гэсэн тул төр зөөр азансан хэрэг. Харин одоо тэд эмнэлгээс гарчээ. Ер нь бол Хөх хотын консулын газар одоо гишүүн Батцаандангийн гэр бүл ховчлогдсон байдалтай байгаа. Учир нь Батцаандангийн ах Баатар Чулуун эхнэрийнхээ хамтаар виз олох асуудлыг хариуцсан ажиллаж хураамжийг бэлэн мөнгөөр төлөөлөн хөлжиж байгаа талаар толгойтой бүхэн ярьж байгаа. Өмнөх консул мөн Эрдэнэ нь визийн хураамжийг шилэн болгож банкар дамжуулан тариф ёсоор авдаг болгосон тухайга Улаанбаал нэвтрүүлгээр ярьж байсан. Харин ерөнхий консул мөн Эрдэнэ хугацаад ус ажиллаа өгөн явсны дараа консулыг эзэгнийхэн үлдсэн Батцаандангийн ах Баатар Чулуун эхнэрийнхээ хамтаар виз олгодог болсон бөгөөд банкар дамжуулан төлбөр хийлгдэг байсныг болиулж бэлнээр хураан авдаг болгож. Энэ бол хамгийн ойлгомжтой авилгын ууган хэлбэр. Бэлэн мөнгө бол байнга авилга дагуулж байдаг ба тэр тусмаа ямар ч хэн харахгүйгээр эхнэр нөхөр хоёр зэрэгцэл суугаад бэлэн мөнгөөр визний асуудлыг шийдэж байна гэж бодоод нэг үзээрэй. Олон нийтийн сүлжээ болоод бусад хүмүүсийн яриаг харуул нэг визнес 600-аас 800 оны авилга авч байна гэж бодоод үз. Энэ нь Монгол мөнгөөр бол 240-оос 320 мянган төгрөг болно. Өдөртөө багаар бодоход 10 хүнээс материал хүлээн авна гэж бодвол тэр гэр бүлийн орлого багадаа 3 сая 200 мянган төгрөг болно доо. Ажлын 5 хоногт 16 сая төгрөг, сарда 54 сая төгрөгийн ашигтай ажилдаг байх нь. Энэ бол хамгийн багаар бодож үзсэн тоо гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Зуны 3 сард бол өдөртөө 150-аас 200 хүн виз мэдүүлдэг гэхээр ямар гээчийн их мөнгө хармайлсан байж болох вэ гэдг нь ойлгогдно. Мөн Эрдэнэ консулыг байхад арай ч юм байгаагүй юмаа гэх үг олон удаа сонслоо. Учир нь Хөх хот дахь Монголын консул эх орон нэгтнүүдтэй нээлттэй тэдний төлөө үйлчилж чаддаг байж. Харин одоо Хөх хот болоод өөр Монголд ажиллаж амьдарч сурч боловсрч буй монголчууд өнөөдрийн консулын үйл ажиллагаанд сэтгэл маш дундуур байна. Ядчил лавлгаа авахд 50 нэгдэг болсноос гадна наазахын үйлчилгээ авах гээд очиход бараг л боломжгүй болсон гэх сэтгэл эмзэглүүлсэн яриаг бид эндхийн монголчуудаас олж сонслоо. Түүнээс гадна тэд нар эхнэр нөхөр консулуудаас маш их айж болгоомжлж байгаа тухайга шууд хэлж байлаа. Асуулт асуухад дандаа бөөрийнхий болцсон хариулт өгч байсан ба яагаад ингэж байгаагаас хад та нар яваад өгнө бид энд үлдэнэ. Хэрвээ танд ярилцлага өгчвөл консулийнхан биднийг зуучхна. Хэдэн жил сурчаад үхрийн сүүлэн дээр худалдагчаар эндээс хөөгчвөл яан хэмээн шуудхан учралхажээ. Тэгэхээр энд ямар нэг айдас төрүүлэх зүйл явагдсан бололтой хэмээн төсөөлж болох юм. Юутач энэ сурчгүй оюутнуудаас зарим нэг сэдвээр хальтмалт ярилцсан бөгөөд зураг болоод дүрсавч болохгүй. Нэр ус дурдж болохгүй. Бас дуу хоолойг минь гаргаж болохгүй хэмээсэн төмийн шаардлага тавьсны эцэст ганц нэг асуултанд хариулсан юм. Нэгэнт тэдэн дамлаж дуу дүрс зураг хөрг гэх мэт ямар нэг илчлэх байдал гарахгүй гэсэн тул тэдний ярилцлагыг оруулсангүй. Ярьсныг багцал бол зунаас хойш буюу ерөнхий консулыг явснаас хойш маш хаалттай болсон. Манай сургуулийн багш нараас Монгол руу явъя гэсэн хүсэлт их ирдэг. Тэрийг нь хөөцөлдөж өгөхээр илүү дутуу маш их мөнгө нэгдэг болсон. Багада 600 дээшээ бол 1000 он төлж байж виз авдаг. Оюутан биднэрт ямар амынхын мөнгө байх вэ? Монгол руу явж орлого оруулж байвал аштавтай гэх сэтгэлээр тусалж ирэхээр өөдөөс нэгдэг мөнгөний тоог сонсоод буцдаг да. Өмнө нь банкнд мөнгө тушаадаг байсан. Харин одоо Баатар Чулуун эхнэр нь авдаг болсон. Тэр бүхэл гадна талдаа визэнд зуучилдаг хүн хүртэл бий болсон гэх мэтээр зовлон тоочж байна. Энд үе Монголд олон нийтийн сүлжээнээс олж харсан авилгын асуудал өөр Монголд сурч буй оюутнуудын амнаас гарч буйтай үг үсэг явцав нийлж байна. Авилгатай тэмцэх газар ямар нэг юм хийх хэрэгтэй. Монгол улсын хууль Монголын нутаг дэвсгэрт үйлчилдэг. Гадаад элчин сайдын яамдууд консулын газар нь тухайн улсынхаа нутаг дэвсгэрт тооцогддог. Тийм болохоор тэндэж бас Монгол улсын хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Ийм бэлэн баримтууд олон нийтийн сүлжээгээр гараад удаж явахад авилгатай тэмцэх газар ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаа нь шудрагаас омлон байж гарч ирсэн дарга нар хэн байж вэ гэдг нь харагдаж байгаа нь энэ болов. Хөх хот дахь консулын өрөөнд мөнгө тоолон төлж буй эдгээр зургууд танд зүг зүгээр гэмгүй үйлдэл шиг харагдаж байна гэж юу? Өмнөх дугаартаа өгүүлсэн Хөх хотын консулын газарт шинэ намын санхүүжилт босож байна гэхэд алдахгүй л болов уу гэсэн үгээр мөн л энэ дугаараа өндөрлөе. Монголын авилга хаяагаа тэлж хатуу чанхуултай хятадын нутагдаж цэцэглэн хөгжсөөр байна.